Эх нутаг минь шүлэг шиг сайхан, эх ор минь дуу шиг сайхан, эргэх дөрвөн цагт амьд явах сайхан, эрээн цавд цас орох сайхан. Эх орны маань зүүн хойд хязгаар эрээн цав нутгийн минь 70 жилийн ог өгцөн бид эрээн цавынхан цоврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар та бүхэндээ хүрж байна. Нэвтрүүлгийн маань хойморт Монголын зохиолчдын эвлийн шагналт Даваасрынгийн ган очир мөн Базар жавын Шагдар жав Батуулдын мөнгө цэцэг нар эрхэм зочноор урагдан оролцож байна. Та бүхэн минь тавтай сайхан өвлөө өгтөж байна оо. Сайхан өгтөж байна. За гадаа их гоё цастай, маш сайхан өвл болох шинжтэй. За ингээд бид бүхэн одоо энэ төслийг эхлүүлж байгаа нэвтрүүлгийн хоймортоо ер нь бол одоо ингээд эрхэм хүндтэй хүмүүсийг урьж байгаа. Эрээн цавынхнаараа бас бахархаж байна. За ингээд манай одоо эрээн цавын 10 жилийн сургууль одоо нэгэн цагт цагийг эзэлсэн мундаг багш нартай байсан. Тэр багш нарын маань төлөөлөл Шагдар жав багш маань нэвтрүүлгийн хоймор тухалсан байна. Ингээд Шагдар жав багш минь өөрийнхөө сэтгэлийг хуваалцсан уу. Тэгээ 1980-аас 90 онд энэ Монгол орны хамгийн зүүн хойд талын зэг тэр эрээн цав цангийн очихын сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байлаа. Тэгэхэд нөгөө бага дунд гэж байхгүй, ердөө ганцхан хичээлийн эрхлэгчтэй. Тэгээд яг одоо азар гэхүү тэр үед манай сургуулийн одоо хүүхдүүд биеийн тамирын болон хичээлийн олимпиадад дорн тошин заавал төрүүлж ирнэ. Ийм одоо мундаг багш нартай байлаа. Тухайлбал математикийн багш Дашнмын Дашторж, Монгол хэлний багш Ирэмаган Эрдэнэцэг, биеийн тамирын багш Халиудын Мөнхтүлгээд нарын зэрэг химийн урнаа нарын одоо сайн багш нарын өрөө уянгаар манай сургууль аймагтаа бас сурлагаараа биеийн тамираараа ийм одоо толгой цэгтэй сургууль байлаа. Тэр үед нь одоо хичээл ангиар ажиллаж байсан одоо надад ч гэсэн одоо бас их хөнгөн байлаа. Тэгээд өөрийнхөө сургуультай холбоотой нэг юм ярив. 1990 он гарлаа. Одоо Монгол оронд өөрчлөлт шинжилт боллоо. 90 онд Лодонгын төдөө Сэнгийн Эрдэнэ нарын үүсгэн байгуулсан соёлын сан гэдэг одоо хөдөлгөөн үүсээд мэгсэж жанараас бурхны одоо шинээр одоо салах барих ийм одоо ажил Монгол оронд өрнөлөө. Тэгээд тэр үед одоо хичээлийн эрхлэгч байсан одоо албан тушаалаа одоо юу гэдэг юм ашиглаж түүхийнхээ багш нартай Монгол хэлнийхээ багш нартай ярьж ягаад тэр Монголын түүхийн тухай тэр Монголын буддийн шашны тухай мэгсэж жанараас бурхны тухай одоо мэдээлэл хэдүүлээ бэлтгээд тэгээд ангиудад эсэг эхийн хурал зохион байгуулад тэгээд за 1-3 дугаар ангийн эсэг гишүүдэд за бэлтгэсэн юм одоо нөхөр арднаас яварнаа. Одоо 5-аас 8 дугаар 7 дугаар ангид нь одоо тийм хүн ярина. 8-аас 10-д нь тийм хүн ярина. Ингээд одоо сургуулийнхаа эсэг гишүүдэд тэр Монголын соёл шашны талаар тодорхой мэдлэг өгөөд хэдүүлээ ерөөсөө тэр соёлын санд хандив үгүй. Гэт хөдөлгөөн өрнүүлээд манай эсэх гишүүд сайхан дэмжээд тэгээд мөнгө төгрөг суглуулад тэрнийг нь одоо бүгдийг нь албан ёсоор нь бүртгээд соёлын сангийн сан гэж байсан байхгүй. Эрдэнэгийн нэрэн дээр тэрэн дээр нь бид нэр мөнгө төгрөг шилжүүлвэ. Тэгсэн чинь өвөл 1 сар өнгөрч байсан чинь гэмтхэн Эрдэнэгаа хүрээд ирдэ. Зохиолч. Тэгээд л ороод ирлээ. Алтан гэрэл багш хүлээж авлаа. Тэгээд танай сургуулийг одоо тэр Монголын одоо соёлын сангийн одоо шагналаар одоо хөндөт төвлөхөр шагнажээ. Таны сумын сургууль бол хөдөө орон нутгаас
соёлын санд одоо хандуур өгсөн хамгийн анхны байгууллага. Ямар тийм намтар байлаа. За ингээд дараашийн хүнтэй шилжүүлээ дээ. За манай сургуулийн маань одоо Королёвын нэрэмжит 14-р бүлгэм гэж байсан. Бид нар чинь эвлэл пионерын байгууллагын одоо бүтээгдэхүүнүүд шүү дээ. Тэгээ манай сургуулийн бүлгэмийн зөвлөлийн дараагаар он удаан жил ажилласан Батуулдын мөнх цэцэг эгч бол манай Ирээн цавын сургууль, Ирээн цавын түүхийг одоо нэгэн цагт бас бичлэлцэж байсан хүний хувьд та одоо өөрийн сайхан сэтгэлийг хуваалцаарай. За баярлалаа. Тэгээд маш сайхан байна энэ одоо сайхан нэвтрүүлэгт төрж оролцуулж байгаа нутгийн сайхан дүүнертэй маш их баярлалаа. Тэгээ бас эрхэм сайхан хүмүүстэйгээ хамт оролцож байгаадаа маш их баяртай байна. За тэгээ одоо манай Ирээн цав буюу Чулуун орон сумын маань 70 жилийн болох гэж байна. Энэ 70 жилийн одоо хол ойрын бүхэл хүмүүс маань оролцох гэж тийм ээ хувийнхаа бэлтгэлийг базааж ингэж байх гэж ингэж бодож байна. За тэгээд үнэхээр одоо манай Ирээн цав бол тухайн үедээ бол бид нар бол 2 дахь төгсөлтөн шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэгээд одоо 10 жил 2 дахь төгсөлт нь. Тэгээд тэр үед бол одоо манай сургуульд энэ Доронтын ч гэлтгүй юм да. Ер нь бол одоо бодохноо бараг Монгол улсын одоо хамаг одоо шилдэг тэргүүний сайхан одоо скетэн багш нар яг тэр үед тал бүрээ сугларч ирж маш сайхан одоо хамт олон баг хамт олон багш нар бүрдсэн гэж би өөрөө бодож явдгийг. Тэгээ одоо жишээлх юм бол одоо манай сургуулийн захирлаар Алтан гэрэл багш тийм ээ. Алтан гэрэл багш бол одоо тухайн үед одоо Горкийн нэрэмжит тийм ээ. Орос хэлний гадаадад Оросын холбооны улсад тийм ээ одоо сургууль төгсөн юм одоо мундаг багш. Пүүшхний төврөг Пүүшхний шагнал авсан. Орчуулагчтай. Тэгээ Монголд дөрөв байдаг хүний нэг нь гэсэн. Тийм байх тий. Тийм одоо агуу багш одоо бид нар орос хэл орж ялаа шүү дээ. Орос хэлний хичээл заадаг байсан. Тэгээ манай сургуулийн захирал байж ялаа. За тэгээ одоо манай хичээлийн эрхлэгч Шагдарж багш манай Санжид багш хоёр одоо тухайн үедээ дашуулаараас шилжиж ирсэн баг тийм ээ. Тэгээ одоо манай математикийн багш Даштрж багш байна, физикийн багш манай ангийн багш Батуулд багш маань байж байна. За монгол хэлний багш Эрдэнэ цэцэг багш байна. За тэгээд түүхийн багш Урнаа багш байна, химийн багш Урнаа багш, биологийн багш Хандармаа багш гээд ингээд багш хөрлөө багш бас байсан шүү дээ. Байсан. Тэгээд ингээ ярих юм бол одоо маш сайхан юм одоо багш нар тэгээд одоо болд багш тийм ээ хичээл эрхлэгч байж ялаа. Тэгээд дэлгэр цэцэг багш тийм ээ гомгор багш манай одоо сумжрын байна тийм ээ. Тэгээд ийм олон одоо сайхан цагийг эзэлсэн одоо мундаг одоо ийм одоо скетэн мундаг одоо тухайн үедээ тийм ээ залуучууд хурж ир. За тэгээд тэр орос хэлний багш сүүлд очсон шүү дээ одоо мөнхтөл багш тийм ээ. Би энэ мөнхтөл багш оюунчин багш Долмаа багш маань тийм ээ. Тэгээд оюунчин багш бидэрт орос хэлний хичээл зааж исэн. За тэгээд ийм одоо олон мундаг одоо багшраар тухайн үедээ бид нар бол хичээл ном заалгасан ийм одоо азтай хүүхдүүд юм аа. За тэрэн дотроосоо одоо би ч одоо бид нар чинь бүлгийн дарга бүлгийн зүйлийн дарга гэдэг одоо гүйлдэг байлаа шүү дээ. Эвлэл пионерийн ажил гэдэг идэвхтэй гэдэг нь жигтэйхэн байсан. За тэр үед маань би одоо бүлгийн зүйлийн даргаар ажиллаж явах үед бүтэд багш маань хурцлж одоо манай сургуулийн юугаар ажиллаж байлаа шүү дээ. Пионерийн удирдагч бүтэд багш маань байсан. Тэгээд одоо бүтэд багшийн шав болж бяцхан хүүхэд тэнд чинь гүйж явлаа шүү дээ. Тэгээ бүр манай сургуулийн тухайн үедээ тэнд чинь бүр онцгой ач холбогдол өгөөд дотуур байранд нэг юунд нь тэр танхим тогтворсон байдаг байсан. Бүр заалыг тогтжуулаад бүр тэр чинь бид ч одоо өөрөө байртай байдаг шүү дээ. Тухайн үедээ ерөөсөө офстэй байсан шүү. Офстэй бас акад зааш том юм байсан шүү. Тэр одоо ерөөсөө бүр тэр бүхэл одоо сансрын нисэг чинь тэр тухайн үеийн одоо улс орон Монгол улсад болж байгаа бүх одоо сайн сайхан юмны палка зураг хөрөг тийм ээ бүх юм одоо тэгэл бүрээ бөмбөр ерөөсөө л одоо хүүхдийн хүмүүжил юунд хэрэгтэй бүхэл юм тэр одоо пионерийн танхимд байж байгаа байсан. Тэгэл бүтэд багш маань төлхөөрөөгөө явцдаг. Тэгэл бид нар чи хичээл номоо тарж гүйжжэл тэндээ бүрээ бөмбөр нэжигнүүлэл тийм ээ хичээл номоо хийгээл тэгэл дараагийнхаа одоо бүлгмийн зөвлөлийн ямар ажил хийх вэ, ямар ажил төлөвлөх үү, ямар хүмүүжлийн ажил хийх үү гэж ингэж яадаг тийм одоо хүүхдүүд байлаа. Одоогоор бол нөгөө хүүхдийн өөрөө удирдлагын байгууллага байхгүй юу? Тэр пионерийн байгууллагын скаут эдэр чинь тий. Одоо бол нөгөө өөрөө нөгөө шинэ үеийнхэн мэдгүй байж магадгүй юу пионер одоо явчихаа гэдэг. Шинэ нөгөө өөрөө удирдлагын байгууллага яриад байгаа байхгүй юу? Одоо цагийг тий шүү дээ. Тэгээд тэр үе чинь 4 дахь өдөр болгон хүмүүжлийн ажил явагддаг. Ямар нэгэн байдлаар тий сургууль дээр тийм үү Шагдарч багш
одоо манай гаан очирч мэдэх байх та барагшгүй тий. Тэгвэл тэгэл тэрнгөөр чи ямар нэгэн байдлаар одоо урлаг соёлын юм уу, спортын юм уу, тийм ээ, нөлөөлөл тэгээд одоо лекц сонсох юм уу, тийм ээ, уралдаан тэмцээн хийх юм уу, ямар нэгэн байдлаар хүмүүжлийн нэг чухал ажил хөдөлთა арга хэмжээ болдог байлаа шүү дээ. Ер нь болдог байсан. Тий. Тэгэл одоо бүлгэм дуулжаа гэдэг тий идэвхтэй байсан. Бүлгэм дуулжаа номхон гэж явж байлаа шүү дээ тий. Одоо 7 дугаар бүлгийн дарга нээсэн. Байсан тий. Нэг том болоод би нэг инээдтэй юмээрээ. Би нэг нотгийн эгчтэй гэсэн аахгүй. Би нэг ер нь нэг дарга маргын нэг юу тоог үтцсэн юм шиг байгаамаа. Цэцэрлэгээсээ эхлээд ангийн дарга бүлгийн дарга явсан шал хэрэггүй явж гэдэг инээлгэжсэн. Тэр шиг нэрээ бас нэг даргын хоббитой гарын сууж ираа гэсэн. За нарга. За одоо би ган очраас нэг стан хөлцөлд очноо. 90 цавчуудынхаа өмнө зодоо. Нэг номных нь одоо өмнө сэтгэл ингээ уншижсэн. Би юм хөтэлдэг байсан. Залуу бах та. Тэгээд нөгөө хэрлэнгийн хөвөнөө манан бууж ургахын улаанаар усын бүлээцүүлэн манддаг Монголд хамгийн анх нар хардаг ард түмбэл манай Дорнот нутгийнх юм а. Чи одоо баг өөрөө мартцсан үгүй юу? Тэгээд тэгж өмтгөлийн тэгээд цамцаа дэрүүлсэн хүүхэд нас минь нэтэр гэж байгаа л бичгтэн би яг тэрийг нь аягүй олон жил ингээд юм хөдөлгөтөө ашигладаг байсан. Яг ган өчрийн маань уг нь юу ахгүй юу? Номны нэг өмнө итгэл авахгүй юу? Тий. Тэгээд тэрийг нь би цээжилчээд яг өөрийн юм шиг өрөөлийнхийг уншдаг байлаа. Тэгээд ган очрыг би мэддэг байх гэсэн чинь өөрөө ч бараг мартцсан юм биш үү? Нэг шүлгийн төвөр дээр нь байдаг байхгүй юу? Тий. За ингээд. За тэгээд өнөөдөр их сайхан урилга авч өнөөдөр бас нутгийн зан олонтойгоо сайхан ярьж суух, сайхан завшаа олгосон энэ төслийг одоо ажиллуулж хөдөлж яваа та нартай маш их баярлж байна. Баярлалаа. Их дэлхий эх орны өнцөг булан бүрд ажиллаж амьдарч байгаа чулуун хороод ирээн цаваар огуулдаг нийт одоо нутгийн зам олондоо халуун мэдлэгийг төвшүүлье. За миний хувьд одоо энэ ирээн цав гэдэг нутагтай амар 1974-өөс 1982 он хүртэл манайх ээж аваа хоёр маань тэнд танилцаад манай одоо гал олон тэнд асаад тэндээс одоо миний одоо намтар түүх төсний гэрчлэгээ бичигддэг. Тийм ч учраас энэ нутаг улсанд одоо нутаг улсаа байнга сэтгэлдээ авч явдаг. Энэ бол миний одоо хамгийн үнэт зүйл. Намайг бий болгосон, намайг одоо дотор нь шүншигтэй одоо нутагтай хайртай байх тэр шүншгийг бий болгосон энэ одоо бус агаар тэнгэр салхин бол одоо ирээн цав нутаг. Ингэж одоо би өөртөө үргэлж биширч бодож явдаг. Тэр ч утгаараа ер нь хүн хамгийн гоё аз жаргалтай үе нь хаана байдгийм бэ? Би одоо аз жаргалтай байна уу гэж хүмүүс дандаа сүүлд өөрөөсөө асуудаг болсон. Миний хамгийн аз жаргалтай, хамгийн одоо диважин гэж байдаг бол миний бага насны тэр хүүхэд агуу насны 90 цавын тэр явтан цагаан байшингуудын дунд өстой нөгөө өмдөгөө хэдэн насаа гоожсэн хүүхдүүд гүйж авсан тэр хүүхэд нас бол миний хамгийн сайхан диважин, хамгийн одоо их аз жаргалтай байсан үе минь юм уу даа гэж би одоо болтол боддог. Ийм болохоор би ирээн цавын илэг дэлүү гэдэг тэр хүүхэд насны нэг тэр сэтгэлгээ 2013 онд бичээд одоо нэг 10 хэдэн жил болж байна. Энэ одоо эссе номоор бичсэн. Тэгээ энэ манай нутгийнхан намайг эмээ бит хоёрыг одоо элэг дэлүү хоёр гэж нэрлэсэн. Яагаад ийм учиртай юм бэ гэхээр аав маань одоо тэр үед ирээн цавын сангийн аж ахуйн мал эмнэлгийн тасгийн эрхлэгч гээд гэрийн бараа харахгүй. Ээж бол 1974 онд ирээн цавд одоо биеийн тэмрийн багш, багангийн багшаар ирээд тэрнээс хойш одоо ингээд сургууль бүхэл ажил амьдрал нь өдөр цаг наран тэнд өнгөрдөг. Тэгээ аавынхаа ээж дээр би ер нь бол одоо нэхий үлгий хоньны сүүл хөхөж өссөн. Тэгээд нэг сонины сүүлэнд дуусгаар нэг соосг руу орсон баг. Тэгээд одоо нэг наав соосг гамбаа гэдэг нэрээ цааны илэг дэлүү гэдэг их нөгөө бантан бороо хоолоор тижигдсэн болохоор бүдүүн гамбаа. Тий, бүдүүн байсан. Тий. Манайхаар орж хардаг. Ийм байсан болохоор миний одоо бага насны
бүх одоо гавьяа шагнал бол тэнд өнгөрсөн. Их сайхан гавьяа шагнал авсан. Тэр бол миний нутгийнхан гэсэн. Ягаад тэгэхээр эмээгийнх нь орон дээр ингээд наадад өөрөөсөө ингэж явсан учраас манай нутгийн одоо өгчүүл буурлууд энэ элэг дэлүү хоёр явж энэ өсний нормоос энэ салаагүй хөвгт их сайн явна гэж ярьдаг байсан юм лээ. гүнсэнгүй гэж авгаалдаг гэсэн. Гүнсэн юм ээ. Тэгээд энэ нутаг усандаа усаас авсан энэ одоо сайхан алдар цолоороо би одоо болтол одоо бахархаж бүр номоо нэрлэж ингэж явдаг. За манай ээж багш учраас би нэг гоё дурсамж ирээ. Ингээд манай 3 дугаар байшин. Тэгээ манай 5 тавт учраас яг сургуулийн манай цонх Тамирууны цонхыг сургууль руу харагдана. Нэг өвөл ингээд цонхоор харж исэн чинь юугүй ингээд өглөөнөөс өдөр болтол манай сургуулийн үүдэн дээр том цасан хүн хийчлээ. За одоо энэ Дандаг Баатар багш ч юм уу одоо энэ бүхэн багш нар эрэгтэй багш нарын хэлээд Санжматан багш бол миний одоо санаж хахад дандаа гадаа пенрийн шугам жагсаал Тийм хийдэг. ч Санжматан багш. Пенрийн одоо пау гэж яриаш яг энэ ахлах өдөртөгч байсан юм шиг байгаа. Би ч одоо яг тэгэхээр нөө 6 нас хүрээд манайх нүүцсэн болохоор би одоо тэр нэг бүртгөр ухаан орж исэн юм. Тэгээд тэр жилийн одоо өвлийн өвгнийг одоо маш томор сургуулийн Гашаан Батрыг том өвлийн өвгөн хийж. Тэгээд яг гараад баргал санаж. Гарангуутан би одоо эмээгээрээ дэлгүүрийн хажуу талд хэдэн амбар хэм бэ. Тэндээс би нэг эмээгээрээ онголгуулад нэг чарга аваад тэгсэн гараад ирсэн манай өөдөөс харсан байшин чи 2 дугаар байшин. Тэндээс хэн гарч ирдэг вэ гэхээр нэм очир дараагийн хүү Батбаяр Бая. За өөдөөс тэр алтан гэрэлгэн хүү Амгалан. Тэгээ өөдөөс эсрэг талд хардан тэр Орос Чинис. Чинис гэдэг нэг ошон талтай хүү байсан. Тэгээ мэрэгчлэг хийж өгсөн. Тэр нэг уулзах юмсан гэж бод. Ингээ бид хэд чинь нэг сургууль руу очиж тэр өвлийн өвгөнг хардаг. Орж нэг чарахтай бид нар өдөржингөө балтаа үсгийн гутлаа нортол тоглож ингээд тэгээд тэр жилийнх нь анх удаа би өвлийн өвгөнтэй нүүр толж байгаа. Би айлаа. Сургуулийн заалч чинь нэг их гоё чимээд. Тий, гоё байсан. Үнэхээр нүдэнд харагдсан. Манай сургуулийн зааланд бол. Тий, үнэн. Тийм одоо шинжилгээ одоо Одоо ч үзээгүй тий. Би ч бас тий. Тэгээд би өвчтэй бэлтэй өрөөсөн газраа хөлдөөцсөн. Тэгээд манай эмээ хөтлөд өвлийн өвгнөөс бэлэг авсан. Өвлийн өвгнөөс айж чиж. Нэг болсон гэж байгаа. Тэгээд эргэж тэгээд бэлгээ задлаад хоосон зураг нь байдаг байхгүй юу? Мотор зураг. Өрөөсөн газраа хөлдөөцсөн нэг бэлэг тавьсан. Ямар хөөрхий тий. Тэгээд тэр зураг надад их Үнцэнтэй. Дээрээс нь сургуулийн нэг ороод коридорт ороход энэ нэг юм панорам байдаг шээ. Ленин багш тий макет. Одоогаар макет тий. Тэгээд гэрлийн асаа. Тий. Би хүрхгүй учраас галзуухнаас нэг шал самт авчираа тэрэн дээр зогсож байгаа. Тэр бүр үнэхээр гайхалтай. Гоё. Амар гайхалтай. Чи санаж байна. Одоо тэр бол миний одоо хүүхэд насанд үлдээсэн одоо хамгийн гоё Дурсгалжтай. Одоо Санжматан багш хариуцлага байсан юм шиг. Одоо болноо гэж авч. Тий, дуртай үздэг. Тэгээ үнэхээр гоё. Одоо ч яг нүдэнд харагдчихэв. Ямар сонин гоё дурсамж ярьчваа. Баялаа. Нэг давхар чинь захирлын өрөө алтан гэрэл огших байсан. Өрөө байсан. Алтан гэрэл захирлыг манай өөдөөс харсан байхгүй. Тэгээ Марчиг Батарч хоёр үүдээ би давсан. Тий. Марчиг гэж байсан тий. Тэгээд би нөгөө сайн мэддэг. Сүүлд нөгөө бурхан болохоос өмнө алтан гэрэл захирлтай би аймгийн төв таараад надад 9 м орчуулгын намаа надад бэлгэлж ирсэн. Оролцсон тэр хатгалаа. Тэгээд би ерөөсөй ойлгохгүй байхгүй. Яагаад захирлын тэр ном ингээд ингээд явсаар байгаа. Хүмүүсээс асуулаад тэгсэн чинь алтан гэрэл захирч аваад би хинтэд орсны багш байсан. За. Хинтийн дашин алтан гэрэл гэдэг. Дашторжин алтан гэрэл гэдэг. Тэгсэн хинтэд байсан шав байсан тэр 60-70 онд байсан шавныхын тухайд орсон чинь гэсэн чинь. За. Энэ хүн бол Орос хэлээр тухай өдөр Төгсөрсөн биз. Тийм багш нар боловсон та. Орчуулгын хувьд бол мэрэгжлийн болсон. Одоо пүүскний нэрмжид одоо Орос хэлний чиглэл тийм нэрмжид тийм олон улсын уралдаанд ороод тэр нь орчуулгын төрүүлээд тэр шагнал авчихсан. Одоо тийм одоо тусамжийг тэр хинтийн ангийнхаа шавьсан байсан. Тэгээд тийм одоо агуу монгол хүн одоо манай сургуулийн захирал байж тэр үед одоо манай эдийн засгийн сургуулийн Орос хэлний одоо тэр боловсрол мэдлэг өндөр байж Бидэрт зааж исэн. тэгээд тийм чинь манай
сургууль энэ хүмүүсээс асуухаар манай эрийн цэгийн сургуулиас Орос хэлний олимпиадад Ми поэзим гарнист манайх төрүүлсэн. Манай төгсөлтийг. Тэгээ гарнист явуулсан. За дээрээс нь зам болно. Бид одоо ингээд баруун үе гаргаад гүн дээр хэвтэн бороо орох. За тэгээд тэр аяг цахилгаан цагж гин үү тэр яахгүй ерөөсөө бороо орсон маам үү. Хөсөх баяртай. Хайрлалтай. Хамгийн гүнзгий шалбак руу очиж бид нэр яг тэгээд голроо орох гэж байна. Тэгээд нэг цаана шахуулдаг шүү дээ. Тэгээ биднэрт одоо гол олддог юм байна. Завай. Тэгээд тэр кантарын тэр зүүн талын тэр хамгийн гүнзгий шалбак тэрний одоо бид дөрөв хөлөөд сайн энергитэй бие хаалгаа. Тий байхгүй яа. Би нэг хүүхдүүдтэй ингэдэг байхгүй юу. Надаас гарсан хүүхдүүд их шар гардаг байхгүй юу. Миний хүүхд би чи 4 хүүхдтэй. Тэгээд айгүй шар цагаан шар тэгэнгүүт нь би ээжээ та яагаад юм бор мөртлөө хүүхдүүд нь ингэж гараад байгаа юм бэ гэхээр би тэгсэн. Би хэрвээ эрен цавын тэр улцын голд сэлж нөгөө нэг өдөржин голын ирэг дээр өсөөгөөсөн бол би танаас цагаан байх байсан гэдэг. Өнгө нь бол манай аав ээж хоёр хоёулаа бор байхгүй юу. Тэгээ би нөгөө генэ дагчихсан. Тэрийг бас тэгж цайруултыг. Хэрвээ би тэр улцын нэрээ нэг талах юу хоёр ингээд уутан дотор хийгээд тэгээ өглөө очин гол дээр өдөржин гол дээр тэгээд ингээд одоо бид нар ингээд энэ голд ингээд хүүхд живлээ мэвлээ гэдэг чинь бид нар ч гэсэн живдэг байсан байхгүй юу. Өхөл алдаад ингээд гарч ирээд ам гэл нөгөө ам авраараа гэж хэлэх гэж явахта буцаж ороод тэгэл нөгөө нэг ус залгаал тэгээд ингээд хөвсөөр байгаа нэг гүйхэн газар очиод ам аврагдсан шүү дээ. Тэгэнгүүтээ ийш тийшээ харангууд намайг хинч тоогоогүй байгаа байхгүй. Би тэгээд тэр живээд өхнөө өрдөөс бүх нийтээр хүүхд тоож байгаа цагтай байхгүй. Тэгэхээр өрдөөс өөрөө өөргөө авраад л явдаг байсан тийм цаг үе байхгүй. Айгу хөөрхө. Өдөржин гол дээр манай миний нэг гол юм бас 7 хоног заавал дэлгүүр орно. Аймагаас шинэ чихэр жимс юм ирж өгöd. Тэгээд нэг хүнсний кабинетийн цагаан тэрэг ирэхэд би гүйж очино. Тэгээд нөгөө багын найзуудаа бүгдийг дагуулад очино шүү дээ. Тэгээд л одоо дэлгүүрийн хамгийн гайвуу юм руу очиж гашраана. Тэгээд тэр чинь ирэх юм болоо байсан болохоор дэлгүүрийн шалан дээр дээш хараад тийм юм аавнаа барьдаг байсан гэж байгаа юм. Тэгэхээр нэлээд өндөр хэмжээний байсан юм шиг байна. Тэгээд манай нэг өдөр эмээгээс нэг 3 төгрөггүй байгаа. Багын найзууд бүгдийг дагуулад энэ отгоо, модерн одоо хэн хэмжүүлээ. Бүгдийг дагуулад 3 төгрөгөөр одоо гуанзанд орж байгаа. Тэгсэн чинь нөгөө Жинис ээж тэр гуанзанд ажилладаг байж таараа. Жинис гэдэг хаа Денис аахгүй. Тэг Жинис юм уу Денис юм уу? Денис. Тэгээ бид нар нэг юм хайлмаг авч идээд бүгдээрээ гарч сор хараад хуцтаад Денисийг удаан харуулсан сууж шээ хоёр гараж Денис. Тэгээ бид чинь ингээл тэр анхудаа тэнд сомынхаа одоо клубт кино үзлээ. Кино гэдгийг чинь одоо би чинь одоо хороодо танилцсан төгшгөл юм болж байгаа юм чинь. Тэр кино үзэл агуу нууц гэж үзсэн, чапаи гэж үзсэн. Бид нар хамгийн нүүрний игнэ бид нар чинь ингээд бүгд жанжин малгаад ээж аауд нь бүгд адилхан жанжин малгаа гэсэн. Улаан таван гашууд. Тэгээ болтой хүмүүс чинь одоо бас орос болтой те бүгдээрээ сайхан. Ээж аауд нь орос гарна, хойшоо Солоёвс гарчин. Тэгэхээр одоо манай чулуун хороодсон Сэрийн цавын сангийн аж ахуй бол би одоо зүгээр юм очрын бацаагахта хаяа буулаа ярьдаг. Хэрвээ коммунизм гэж ярьдаг байсан бол тэр үед коммунизм бид нэр одоо нийгэм бол байгуулсан байж. Бид нар юугаарч дутаагүй. Маш өндөр цалинтай. Одоо бүх юм илбэгдэлбэг. Тэгээд тэр манай гэрт нэг ганц нэг том зурагтай тэрэн дээр ганцхан Оросын телевиз гарна. Тэгээд бид нар бол манай эрен цав бол гэртээ халуусанд ордог. Ийм одоо сум орон нутаг бол Монголд бол сүмбэр манайх хоёр тийм байсан яг сангийн аж ахуй байсан болоо би одоо тухайн үед би боддог байлаа. Тэгээ манайх бүр Оростой хэлсэн болохоор бүр өндөр хангалттай. Ган очрохоо ярьсан дээр хоёр юм нэмээд өөрийнхөө түүхээс ярьчих гэж бодож байна л да. Нөгөө дэлгүүрт ордог гэдэг дэлгүүр ганц. Тэгээ би бас тэгдэг байсан бид нар. Нөгөө урд хотноос явдаг. Тэгээд болохоор ингээд нөгөө нэг тухайн үед нөгөө уурын зоохонд энэ ажилтдаг байсан учраас хүн төвчөр ажилтаа гээд цалин давгаа авдаг байсан юм шиг байна. Тэгээд надад хадгалуулцдаг байхгүй юу. Тэгэнгүүт нь би хүүхдүүдтэйгээ явж одоо энэ орон юмын ганц чимэг одоо дорж инэргүй энэ төргээ бид нар чи явна штэ тий. Тэгэнгүүтээ эхлээд юу яадаг байхгүй юу.
нөгөө 11-20 чихэр нэг хийлийг аавна гэдэг. Тэгэхээр чи энэ одоо сумбанд чинь нэг хийл чихэр аавна гэхээр чи одоо амар юм болно үстэй тий. Тэгэнгүүт нөгөө аав тоолд юм байна л да энэ танаа басхан чи одоо юу яах вэ? Хамаг мөнгөөр чи чихэр аав. 11-20 чихэр бүр нэг хийлийг нэг төгрөгөд авах хэрэгтэй байтал нэг хийлийг аваагүй. Тэгэнгүүт нь аав ирээд чангална үстэй. Тэгэнгүүт нь аргаа өөрчлөөд за энэ нэг хийлийг нэг хүн нэг хийлийг авч болохгүй байна. Тэгэхээр олон хүүхдүүд нэг төгрөг өгчих юм байна гэхэд ангийнхаа хүүхдүүдэд нэг төгрөг өгчих. Тэгээд нөгөө цэдгмаагч, гэрэлмаагч энэ төргээд актер хүмүүс байж байгаа шүү дээ. Тэгэнгүүт нь сүулдэ аргаа олоод би тэгэд ерөөсөө яах юм бэ гэд нэг хүүхдэд нэг төгрөг өгчөөд 10 хүүхдэд нэг төгрөг өгчөнгөө чи 11-20 чихэр чи нэг хийлийг авч байгаа байхгүй. Тэгэж явж ирсэн. Тэг хөөрхөн дурсамж байж байгаа. Тэгээ боо болоод одоо нөгөө гэрэлмаагч энэ төр чинь одоо хачийн болно шүү дээ чинь аашлаа тий. Хамаг мөнгөөр чихэр аваад идчихлээ гэд. Дүүнэртээ өгөхстой зарцуулах хэвээр мөнгөөр нэгээ тий тэгдэг. Хоёрдугаар гэвэл юу яасан. Нөгөө гуанзанд чи манай гуанзанд ямар гоё хоолтой байваа тий. Тэгээд ерөөсөө нөгөө нэг ресторан шүү дээ одоогийн ийм том заалтай. Энэс 80 мөнгө байлуу да тий бэлинчиг авч иддэг байсан. Тий аягүй гоё байсан. Тий тэгээ ерөөсөө хичээл тараад урагшаа явах болгондоо гуанзанд орж хоол иддэг байлээ шүү дээ. Тий тэгээ ямар гоё хоолтой байсан гэж бодно. Одоо дандаа би тэрийг боддог шүү. Ерөөсөө дэлгүүрийн талд гуанз ер нь их гоё тухайн юундээ бол өстэй нэрэ бидний нэг хөдөөний хүүхдүүд гэж хүмүүс одоо ч хардаг байх зарим нэг. Би яг үнийг хэлэхэд бол аймгийн төвийн хүүхдүүдтэй яг ижлэгэн баг илүү хангамжтай амьдардаг гэсэн Оросын хэл дээр байдаг. Бүр сүмбрэгнээс хэлдэг те. Тэгээд манай Ирэн цаахан нэрэ надаас усна л бүгдээрээ нэрэ Орос хэлтэй нэрэ гэдэг гайхуулт гэдэг. Ядчил дуудлага цэвэрхэн гэд ярьдаг байхгүй. Тэгээд нэг удаа Ирэн цавын тосгон инх амьдралын дуу цорьтна гэдэг дуу бол манай Ирэн цавын одоо гол сүлд дуу. Тий байсан. Одоо энийг хэн зохиосон бэ гэд явсаар исэн чинь манай Вашин шогийн энхигийн баян жаргалгаа. Оо тийм үү. Баян жаргалгаа дээр очиж уулзлаа. Та одоо ингэж энийг яг ямар учраас зохиосон юм бэ? Одоо юу бодож зохиов гэсэн. Би 71 онд Ирэн цавын сангийн ачууд хойрлогдсон юм байна. Эвлийн орон дарахаар баян жаргалгаа. Баян жаргалгаа. Бурхан болсон. Тэгээд би тэр үед одоо нөгөө эвлэлт хот руу яваад эвлэлт илгээлтийн хүүхдүүд авчирдаг. Тэгээд нэг удаа яваад ирэхдээ бас баян хонгорын улсууд авчирсан юм уу? Манай Ирэн цавч баян хонгорынхан байгаа юу? Гаралтай улсууд бүх газраас ирдэг штэ. Бага. 21 жил бүргөө ирсэн баруун аймгаас ирсэн. Баруун аймгаас нэг яасан гэхээр Улаанбаатарт ирсэн чинь залуу жоохон тулгаад хідүү. Залуучууд зочлуудад ингээд нэг юм илгээлтэд хойрлогдох гээд ингээд аймагаас залуучууд ирсэн байсан юм байна. Тэгээ баян жаргалгаа энэ Улаанбаатарын залуучууд зочлуудлаас 90 цав руу хойрлогдож авах хүмүүсээ яваад эргэж явчаад тэгээ 71 онд ирээд кино механикч гэнүү клубын Баатар гэдэг хүн тэр шүлгээ өгсөн юм байна. Тэгээд баян жаргалын шүлэг Баатрын ая Ирэн цавын тосгон гэдэг дуу одоо тэр үед 71 онд би зохиосон юм аа. Гэт одоо ч нөгөө тосгонд дуу цооротна галт тэрэгний ямар дууг яалаа гэж үлээ. Тэгээд би тэр дууг алдартай дуу юм биш үү? бол тэгж зохиосон юм аа гэд би ярихаар тэгээд нөгөө манайх ч нөгөө жил болгон Улаанбаатар хот дахь Ирэн цавын нутгийнхан маань шинэ жил дээр үе ингээд нөгөө дууга огцомд болно. Тэгээд залуучууд нь сайн мэдэхгүй. Тэгээд нэг шинжлээд гоё панограм нь ягаад лавсрах нэг амьд зэрүүн багтаа нэг өөрөө панограмыг хийгээд өөрөө нэг дуулсан байт юм аа. Нөгөө манай Сарагийн гамбат аав тавсрах. Тий. Гэрэлтэй их ч аав. Аха. Тийм ээ. Тэгээд лавсрахтай би нэг бүр энэ баруун тишээ гэрт байхад нэг очиж уулзаад тэгээд өөрөө би ингээ панограм хийсэн юм. Энэ их гоё да манай Ирэн цавын үг нь одоо яг гол брэнд одоо сүлд дуун шүү гэд ярьж ирсэн. Тэгээд ямар гоё түүх яриа. Тэгээд энэ Ирэн цавын энэ одоо энэ дуу бол одоо манай нутгийн хүн болгоны тэр одоо зүрхэнд байдаг дууг бас бид нэр бүхэн одоо дуулж явах ёстой гэж боддог. За тэр агуу их Дансангийн Ням сүрэн гэдэг агуу их одоо яваа найрагч хүний тэр 4 цаг найруулгыг бол манай тэр гүйч хүн байхгүй баг Монголд яриад Монгол даяар мэднэ. Тэр жижигхэн тосгон сумын хэмжээний мөртлөө манай хүмүүс надаас асуудаг танаа
сум хэр олон хүнтэй вэ? Яах ч байгаа гэсэн чи. Танах том сум байхаа. Тэр нэг 4 цаг найрагдлаар нэг том. Тэрний хэд юм чи. Манайх бүр тэгж ярих юм бол зүүн өрөөнд цав, баруун өрөөнд цав гэдэг бүр хоёр том сум зэрэгцээ байдаг гэж би ярьдаг байхгүй юу? Би бол тэгж ойлгодог. Тийм ч учраас манай сум бол Монголын хэмжээний. Том сум. Тэгээ нямсраа хамгалсан. Олон бүрэн одоо ил задгаа усны баян цэнгэлэг, баян одоо деваачин, шуудын деваачин, ийм одоо дагуурын дархан газар, олон одоо гайхамшиг хамгийн намдар газар хөхнөө. Олон гайхамшиг бол миний нутагт одоо цогцолсон учраас дагуурын цэнхэр хязгаар гэдэг одоо тэнд бол одоо яруу найргийн одоо үндсэн одоо шүншиг оршлоо гэж. Яруу найрагчтай сууж байгаагийн хэрэг юу вэ? Би нэг ганцхан нэг одооч хүртэл ингээд хүнд хүлээн зөвшөөрүүлэх гэж явдаг нэг юу нямсраахын нэг бадгийг уншия. Тэгээд хин ган очрол нөгөө чи нямсраахын чимцэн ягаад зариулсан шүлгийг уншижсэн аа. Уншижсэн бол миний энэ уншихыг одоо чи сонсоод ингээд нэг харьцуулт хийдэ. Би нөгөө нэг нямсраахын нэг ийм хөрөг нэвтрүүлэг гарахад тэнд надыг нөгөө нэг одоо краш нэгэд уншуулахгүй юу. Тэгээд би тэрийг мань хасаа ицсэнсэн. Яагаад тэгэхээр тэрнийг Монголын ард түмэн битгийхэл манай 90 цавынхан уншаагүй байхгүй юу. Манай Батбаяр ахыг хүргэх Батбаяр ахыг засаг дарга байх үед нь номныхаа ард талд ингээд одоо санаж ивэл сэтгэлийн байгууллага дээр байна. Ингээд ийм хоосон цаасан дээр ингээд бичсэн байхгүй юу. Бүлээн бороо шүндөн орхловэ. Буйлсны мөчөр хавар цэцэглэглэвэ. Бүртцэмцгэр саран тэнгэр дургахлвэ. Бүсгөөчүүл та нараа магтъя би. Нумалсан солонгос шиг хөмсхийг тань, алтан сул шиг сормуусыг тань, үргэсэн гөрөөс босох нүдийг тань, үзмэн амтад уруулыг тань, уртын дуу мэд уужим сэтгэлийг тань, усны урсгал мэд зөөлөн биеийг тань, уран шүлгэнд оруулж дуулъя, уулз голын хүүхнүүдэ магтъя би. За би яг энэ ингэж бичдэг яруу найрагчийг би олон яруу найрагчийн ийм одоо бүтээлүүдийг уншижсэн. Яг ингэж бичдгийг би харааг болохоро би бат итгэлтэй байдаг байхгүй. Тэгсэн чи саяхан нөгөө чимцэн яагаад нөгөө миний нутгийн хүүхнүүд, миний шүлгийн хүүхнүүд гэд тэрийг уншижсэн. Зүгээр л би чавран баталсан юм шиг би өнгөрсөн байхгүй. Ердөө л нямсраах яг энийг бичсэн гэдгийг ингээд нөгөө чимцэн яагаад одоо яг энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүн болгон хараад тэр чимцэн яагаад зориулсан шүлгийг унших бах. Тэгээд миний энэ уншсантай ингээд зэрэгцүүлж үзээрэй. Тэгээд ган уучлаарай багш. Ер нь яг юу гэж байна? Нямсрах бичсэнтэй энэ шүлгийг усны урсгал мэд зөөлөн биеийг тань. За шагдарч өгч. Яаж яах вэ? Ахмад нь болохоор дандаа нэг анхадагч талын юм ярих гэдэг нь шүү дээ. Манай ирээдүйн анхан бол анхадагчд олонтой шүүлгэх гэдэг нь шүү дээ. Альмд нь одоо өөрийгөө рекламдах гэж магадгүй. 90 он гарлаа. Арчлал гарлаа. Ашиг урсамд одоо арчилсан холбоо байгууллаа. Манай багш нараас Батбаяр гомбгөр бидэхэд орлоо. За. Тэгээд одоо юу хийх вэ гэж хэдүүлээ ярина шүү дээ. Тэгсэн чинь ерөөсөө ингээд Мангалай бан дамжин сөрөнгө 3 дахь удаага нутглуулсан байхгүй юу? За. Гэхдээ нөгөө амар сайхан гэдэг урдууд нөгөө баргуу бүгэн байдаг байсан. Та нар арай багтаад байна уу? Тий. За. Амар сайхан гэдэг настайхан баргуу бүгэн байсан байхгүй юу? За. Байсан амар сайхан гой. Мишгийн тий, урд хот байсан. Урд бүгэн. Тэгээд манай өвөгийн найз. Манай сайхан гой. Мөн. Ерөөсөө настай шүл ярьдаг байхгүй юу? Мангалай бан дамжин сөрөнгө 3 дахь удаага нутглуулахдаа тэр шинэ болгоод хаашаа байдаг шүү дээ. Шинэ болгын тэнд аваач авшуулсан юм гэлээ гэдэг. Тэрнийг нь бид нэр өмнө нь дуусгасан байсан. Тэгээд амар сайхан гойд одоо омбоор бид хоёр бас нэг яаж хоосон очих вэ? Нэг юм аваад. Тэгээд очлоо. Тэрсэн шинэ өвгөн тэнхлүүнш байсан ярьлаа. Тэгээд өөрө баргад талын мэлгүй юм байна. Тэгээд урдхтан дэс. Ярихгүй юу? Аав нь ихэлж амар сайхан гон жижигхэн байхад нь баатлаач байсан мó. Дагуулж очоод энд яг энэ хүнийг нутглуулсан шүү гэж дагуулж очие. Тэгээд дараагаар нь сайн нүдэлж яваарэ гэдэг юм байна шүү дээ. Тэгээд тэгж явхад амар сайхан гоо тэр яг нутглуулсан газрынхаа нэг дэрсэн дотор нэг юм нуусан юм байна л да. За. Тэгээд нэг хэдэн хоногон дараагаар хөөгөө явуулж тэр нөгөө Мангалай банк нутглуулсан газрын дэрсэн дотор нэг
аав ч нэг тийм юм байгаа. Тэрний олоод иргээд хоолой мэдлэх нүггүй юу шалгаж байна шүү дээ. За. Тэгээд нөгөө амар сайхангаа одоо нөгөө нутглуулсан газрыг нь олоод аавынхаа нуусан юмыг аваад очихгүй юу. Тэгээд аав нь хэлдэг байсан. Чи одоо жилдээ нэг саавал эргэж байгаарай. Энэ газрыг одоо ерөөсөө мартаж болохгүй. Хизээ нэгэн цагт шамд гэрэг болно. Хизээ нэгэн цагт шамд гэрэг болно. Тэгээд амар сайхангаагаа хний гадаашаар нөгөө Баатар савт. Тэрний машин суулгаад хөдөлгөө гарч ивэл За. бас замдаа яаж хоосон байх вэ тэгээд юм. Тэгээд яг энд нутглуулсан гэдэг яг шинэ булгаж жишгэн булганы хойд талд тэгээд нэг жахан давсагтай ингэрдөөхөн газар юм байна л да. Тэрнийг нь яг олоод тэмдэглээд тэгээд хэдүүлээ нөгөө нуурын зохны нөгөө 2-3 метрийн урт түргаанууд байдаг байна шүү дээ тийм ээ. Тийм 2 урт түргаа нөгөө нуурын зохны батсахгүй одоо олон гэж хэлээд яа. Чи хата авгаалдаг байсан байна. Сарын тэр алж 2 том түргаа олоод дээр нь нөгөө Мангалай банкын захиагаад дуулж явсан дуу гэд надад байсан. Ард түмнийхээ төлөөвөл амиа хөсч босхгүй гэж. Нэг баган дээр нь ард түмний төлөөвөл нөгөө баган дээр нь амиа хөсч босхгүй гэдэг хоёр мөрийг нь Монгол бишгээр бишээд тэрнийг соолдоод будаад тэгээд хөшөөг нь босголоо. За. Ард түмэн яг мэджээг Мангалай банк одоо 3 дахь удаага энд нутглуулж гээд. Тэгээд 6 сарын 11-ний өдөр хамгийн нөгөө Солонбаатар арчилсан холбооны гишүүн байхгүй юу? Тэргээр бензин сахуулаад компот ташнымхан гуштай байлаа шүү дээ. Компот ташнымхай дээр ингээд нөгөө Бүгд хочтой. Би таваас уссан. Гуштай нөгөө Түүхэдэн дамын сархав шүү дээ. Тий. Ямар хочтой байлаа. Сум орныхаа хавар. Түүхэдэн настай шулыг суулгаад. Тэгээд хажуугаар нөгөө хэдэнд хоол унд мэдэх нэгээд хэдэн залуу шуудыг суулгаад нэг майхантай төлөө түлш мах шул. Тэгээд 11-нд нь тэр үүлэнд шоод тэнд нь хануулаад тэгээд одоо хөвчтүүд тэр уулуусан дөргөөд тэгээд 6 сарын 12 болоход нөгөө Баян хаан биш үү баруун талд. Тэнд нь ханда уулавана наадам хийлээ. За. Хөдөлмөрчдөөс тэгээд урд нь хандив явуулсан шин аягүй их юм суулсан ш тухайн мань надад тэгээд мөнгө төгрөг. Тэгээд гомбөрийн гэж явсмаагаа гэж тэрнийг одоо Улаанбаатар руу явуулж одоо тэр уулаваа тахиулж байгаа юм шин лам хэрэгтэй байд. Тэгээд нөгөө Жигсмаагаас бас нэг танил тал ихтэй хүн шүү дээ тийм ээ. Өөрөөс бас нөгөө харын зүгээргүй тийм гарын тэгээд Улаанбаатараас нь 2 лам олж ирвэ. Тэгсэн чинь яг тэр уул усыг тахихад яг тухайн уул усыг тахдаг ном гэж заавал байд юм л. Тэгээд сураг ажиг тавьсан чинь энэ манай Дашан уур саманда Домдог самбуугын Басрыг гэдэг нэг улсын сайн машин хүн байсан. Тэдний одоо тэр Баян хаан уулыг тахдаг ном нь одоо байна гинэ гэж сурагуулаад. Тэгээд одоо хөлийгээ явуулаа. Бас л нөгөө одоо юу гэдэг бүдүүн зэрэг. Бүдүүн зэрэг. Гэрэл татаа уушлаа. Тэгээд тэрэндээ бензин хийгээд явуулаа. Очорол танигддаг байна. Өөрөө нөгөө намын олж ирлээ. Тэгээд нөгөө 12-ын шуулаа. Тэгээд нөгөө одоо бүх юм бид нар шиг бэлтгэн штэ нөө. Арчилсан холбооныхан. Тэгээд 13-нд одоо наадам хийлээ. 3 сумын одоо бисрэг наадам хийлээ. Дашгуулуураас 3 сагалаас бөхшүүд ирлээ, морь ирлээ. 3 насны морь оролдууллаа. Бай шагналуул давгүй байлаа. Тэгээд 1991 оны 6 сарын 12-нд уул усны тахилга хийгээд тэгээд сүүлд нь би Улаанбаатар хот ороод энэ түүхийн хөрөөлөнд
Ичин ороо гэдэг одоо та нарын доктор тэр хүнтэй уулзахгүй юу? Ямар тэгээд би ярихгүй бид нэр одоо 6 сарын 12-нд тийм одоо наадам хийсэн нэ тэргээд тэгсэн чинь нөгөө бүгэн одоо хачин олзуурхаад за би ер нь бараг л одоо Монголын одоо түүх нэлийн гадралдаг хүний нэгдээ 1938 оноос хойш Монгол оронд усны тахилга хийсэн сан бол танай санаахан байна шүү. Танай арга түмэн байна шүү гэж хэлсэн. Тийм нэг анхны. 38 оноос хойш анхны 90 оны 6 сарын 91 оны 91 оны 6 сарын 12. Тийм анхны юм байна. Тэгээд та нар ютубер түшгийн нэг подкаст үзчихсэн чинь тэн дээр ингээд нөгөө Дорнот аймгийн Ирээд цавд нөгөө ийм хөхүүл гэж байдаг. Энэ одоо хүүхэн хүн алга болдог савдагтай болмол гэд тэгжсэн. Тэгэд нямсраахаас гадна бас тэр хөхүүл маань бас их нөгөө Монгол даяар бас Ирээд цав яатсан байлээ шүү дээ. Таниулсан байлээ. Тэгээд яг алга болсон ч юм уу үгүй ч юм уу мэдхгүй ямар ч тийм нэг домог шиг яриа яригдсан. Гамын жоохон хүүхэд алга болсон юм уу? нөгөө малын нүчээ санган уушхан дараа тэр байсан. тийм үү шүү. Тэ алга болсон юм уу? Тэгээд тэр яриа байд юм ээ тий. Тий. тэгэж одоо манай Ирэн санхан бас нэгэн анхдагч болж байлаа. Их гоё үнэтэй тийм одоо стабр алт шиг тийм гоё дурсамжууд та нарын ахмадуудын маань ламнаас гарна гэдэг үүднээс энэ төслийг анх бид нэр санаачилж анх эхлүүлсэн юм а. Бараг санааг нь манай маргад гаргасан. Би өнөөдөр маргадыг энд хөтлөгчөөр санаачлагчаар одоо бит хоёрын төслийг эхлүүлж байгаа гэдэг утгаар зориудаар суулгасан. Маргад маань одоо ингээд намайг ингэсэн байхгүй юу. Тэгээд би одоо ингээд хараад чи гоё инээгээл сууж тэр чинь сайхан байна гэд хэлсэн. Тэгээд нөгөө нэг нэгээрээ ингээд одоо байцаалтанд орж байгаа юм шиг ингэснээс одоо нилээд хідэн зочтой ингээ хооронд нь ингэж гоё өрсөлдүүлээд одоо ингээ хөөрөлдүүлээд ингээ Сарганы аавын тухай ярихад нөгөө Ирэн сангийн очихш нөгөө өрөн суух нь байсгийг хүлдэн. Дандаа нэг болохгүй юм надад хийдэг гоё. Гэхдээ үнэ. Хөрөмсгэрэг болно. Тэгээд нөгөө Бадар сад инженер тий одоо маргадын маань аав гармалаад тэгээд албиос гошин юм бүтээгээд ирнэ. Тий. Тэр нөгөө Оростын маш өндөр боловсралтай сэхэтнүүд тэнд ажиллаж амьдарч байсан. Бид нар одоо үр хойчин үр хүүхдүүд нь ингээд энд сууж байна. Тийш тэгээ би одоо маргадынхаа талаар ярихад маргад ганц маргад явах уу тийм үү? Одоо манай хоёр одоо санаачлагч хөтлөгч одоо манай хоёр нутгийн сайхан багтай сайхан дүүнэр байна. Тийм үү? Одоо Эрдэнэ сувдаагаа ярихад би одоо ингэж боддгийг. Нэгдүгээр тийм чинь өөрөө угаасаа манай хоёр хоёулаа онцордог юм одоо мундаг хүүхдүүд байсан тийм ээ. Ирэн цавын одоо бахалтай бас манай хоёр дүүнэр ш тогтоо тийм ээ онцордог одоо урлагчийг мартаж болдог билүү. Урлаг авьяасаараа тэргүүний ийм одоо мундаг охтууд тийм ээ ойлгомжтой онцордог. За тэгээ манай сувдаач нэг улсын олимпиадад чи математик лөө юуны улсын олимпиадад би шараа болгоод юм байна. Явчихсан нөгөө нэг математик тий астар жогш нөгөө мөсса хүрээд ирээд яасан гадрын талбайд би гүгээд ирсэн чинь харин Эрдэнэ сувдаагаа авчирсан гэдэг тий явжсэн байхгүй юу ер нь энэ хоёр нөгөө нэг аймагт яг би одоо олимпиадтай холбоотой ярихад одоо 4-5 жилиг ухсраа манай Ирэн цавын хүүхдүүд би энэ дээр нөгөө 7-8 дугаар ангийн яриаггүй шүү. 10 дугаар ангийн за бус нь зөндөө аврагд байсан. 10 дугаар ангийн тэр нөгөө бүх аврагыг манай Ирэн цав 4 билүү 5 жил дараалаад би яг сүүлийн маш хичээсэн. Тэгээд яг 9 дугаар ангийн тий бас олимпиад авраг байхгүй аймгийн авраг шүү дээ. Бид нар бүгд улсаж явж байсан. Тэгээд дандаа таштарч огш авч явдаг байсан. Тэгээд би яг одоо та бүр миний мартсан дурсамжийг сэргээд онгороочлоо. Тэгээд яг огшооход би одоо ингэж боддөө шүү дээ. Нөгөө монгол хэлний аягүй мундаг огш нар байсан. Тэгээд нөгөө би нэг монгол хэл сонирхдаггүй хүүхдээсэн. Тэгээд зүгээр ингээд нөгөө хичээлээ игээл явж байсан чинь улсын монгол хэлний олимпиадад бас орчдгийг. Тэгээ би ер нь монгол хэлээр л явах хэрэгтэй хүн юм байлээ. Шага огшоо. Тэгээд нөгөө хоёр орсон ш тусад би та сандгүй 90 онд. Тэгээд надыг би ихч маань над нөгөө монгол хэлний багш учраас надыг ердөөсөн монгол хэлний багш болгоегүй. Би өөрөө инженер болно гэсэн 90 онд ороо босгоо цагт ингээд одоо ингээд энд сууж байна. Яалтчгүй би хэлний л хүн болох хэрэгтэй юм байлээ.
Тэгээ манай одоо Монгол хэлний багш шалгалт нарын багш манай маар тогш байгаа шүү дээ. Бас ийм одоо ондог багш. манай маар тогш байж байна. Яг би өөрөө амжилт хийхээсээ илүү багш нарын маань тэ өгөөч гэдэг. Тэгээ би одоо нөгөө та хоёроо ярьж байгаа шүү дээ тий. Бүр боо гадаад тэгээс. Тэгээд нөгөө ингэжсэн шүү дээ манай нөгөө энэ хойд чинь 9 эрдэнэ чуулга үү тий нөгөө маар тогш чинь 9 эрдэнэ хамтлаг чуулга болсон шүү дээ. дээ. 5 эрдэнэ чуулга гэх. Тэгээ би ерөөсөө мартахгүй байхгүй энэ бодор чимэг эрдэнэ сууд 2 нөгөө чуулгын 2 хөтлөгч ингээ 2 талаас ингээ гарч ирээд за одоо нөгөө дөрвөн мөрт байгаа та тий нөгөө Монгол найрагдлын шашлаг түүхий хуудаснаа шатлаж уйлж ирсэн ардын аман зохиол арин далай гэдэг энэ хоёр чиг дундэршгийн далайгаас туслаар тунгаан байж уянга найраг хоршин уйрааж ухаан төмөндөө өргөн барьё гэсэн ингээд байсан. Шаагаа өгсөн чинь миний үгийг яг өгж байгаа байхгүй шагдаржаа багш маань. Уран өвгдийнхөө бүтээсэн морин хураан хөглөж ухаан тардынхаа сургасан уйхан хилээр дуулж сэтгэл зүрхэн дөргилөх хайрын баян дуугаан сэлүүн сайхан талдаа сэржин болгон өргөё. Даштарууган Монгол найрагдлын ухаанд эхлэл байхгүй юу? Тэгээд одоо ч хүртэл ингээ юм хөтлөхтэй би ашигладаг. Тэгээд гол нь нөгөө нэг одоо нас явчтэй би энэ төр юм хөтлөө байсан. Тэгээд нөгөө нэг бараг сүүлийн хөтлөлт энэ байх гэсэн. За ингээд нөгөө нэг эрсэн зочин буцдаг, юу лээ эрсэн гичин буцдаг, яасан гэдэг л одоо нэр гэсэн чинь нөгөө ар бакет гэдэг нь орос хэлний багш хэлсэн. Хэн баярна. Муухай аштаа багш байсан шүү. Орос багш. Казак. Амар жолын ихнэр бидэхгүй бид нар болохоор тэгээ тэр шиг яасан байхгүй юу? Бидэнд хөөхдөд арабик гэж заагаад. Тэр яана. Тэгээд одоо бахид заадаг гэсэн. Бандаг нь халын. Тэгээд орондод одоо анхудаа арабикээр хичээлдэг хүүхдүүд нь одоо баг Монголд анх удаа чинь. Тийм Монголд анх удаа шүү. Тэр чинь арабик гэдэг нөгөө нэг одоо нөгөө нэг тэр тураах юуны чинь яг эхлэл тэр Казахстаны мэрэгжилтэн багш яг заачсан шүү нэрэ. Том жижиггүй те. Та нэрээ ямар амар ой сайтай юм бэ? Толгой бас дайш манай шаагаа. Одоо ч холбоотой. Тийш. Тий. Мөнхөдөл нөгөө биеийн тамирын багш байлаа. Гадаад багш чинь нөгөө боксинг спортыг бас хөгжүүлсэн шүү дээ. Цагт ер нь бүр яг эхэлж сурагчдын дунд хөгжүүлсэн хүн ер нь балиохын мөнхөдөл баяр сайхан ба шойжлогоогүй мөнхөдөл шүү. аймагын аварга. Хэн биш үү? Дуусар ах байна. Тий. Өнгөний. Сайн багшийн л ач байхгүй юу? Сайн багш нарын л ач. Дэлхийн юуны аваргалаа дуурах чаа. Холын зэм байлчлаа. Тийш дээ. Би нэмрийн багш сайн биш. Өшөө гомбгор багшийн маань шавнар бүр улсад нөгөө ангиараа нэг байрцалжсэн те. Гомбгор багшийн шавнар шугам зургийн олимпиадад би сайн сандаг байхгүй юу? Шугам зургаарууд. Тий аймагттай төрүүлээд улсаж явжсэн. Би бүрнхээр тий сандаг. Шугам зургийн олимпиад гэж болдог. Сургуулийн түүхийг тусад нэг ном болгоод, сангийн аж ахуйн түүхийг тусад нэг ном болгоод, тэгээд бүр урагшаа одоо 56 оноос хойш юм уу урд нь юусэн юм түүх мэсгийг бас нэг ингээд нэг 3 хуваагаад явал манай бас нэг хойч үед би цаанд урсамж яаж чи тий урсамж чинь тэгээ би одоо энэ 90 цавынхаа одоо арт түмэнд гэж хэлээ тий маш их баярлж явдаг хайртай тэгээд бас сургуулийнхаа эрдэмтэн багш нартаа одоо миний энэ зэрэгтэй явж байгаа бол одоо тэр сайхан манай одоо багшлын ач авъя гэж боддгоо яагаад гэх юм бол ингэж ийсэн намайг одоо нөгөө олон хүн чинь дүүнэртэй тийм ээ ийм одоо хүүхд юмгээд манай алтан гэрэл багш бүтэд багш энэ тэр намайг дэмжээд тэгээ бүр намайг 10 дугаар ангид байхад цалинжуулаад пионерын туслах удирдагч гэдэг ийм нэг тийм багш нэг ийм нэг өнөөлөх бичиг өгөөд надад тэгээд би чинь тийм одоо пионерын туслах удирдагч гэдэг тийм одоо бараг ажил албан тушаалтай болох нь шүү дээ ер нь цалин тэгээд надад тийм цалин өгөөд тэгэж ажилуулдаг байсан. Тэгээд намайг сургууль төгсөөд би одоо багшийн дээд сургуулийн түүх энерийн анги аваа явж байгаа шүү дээ. Тэгэхэд манай алтан гэрэл багш захирал энэ төр маш их баярлаж 90 цавдаа бүр сумын клубт үйлчлэг зохион байгуулад тэрэн дээрээ ийм гоё ийм жазтай тийм гоё одоо шүлэг энэ төр бичиж өгөө. Тэгээ одоо ингээд миний хүүхэд тийм ээ одоо ингээд жишээлбэл
хэрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өөртөлж ирнэ. Тийм учраас миний хүүхэд одоо ингээд сайхан тийм ээ Улаанбаатар хотод очиж сургууль сураад буцаж одоо ирээд цавдаа ирж тийм ээ их нутгаа хөгжүүлээрэ гэж намайг сум даяараа гаргаж өгчээсэн түүхтэй юм аа. Би тэрийг хизээч мартахгүй. Тэгээд яг уу сургуулаа төгсөө шууд очоогүй ч гэсэн одоо дам утгаараа тийм бас орныхоо төлөө зүтгэх тийм ээ ирээн цавдаа одоо тийм ээ өчүүхэн хэмжээндээ мундаг гэж хэлээ да. Мундаг болчоод буцаж очиж одоо юу ялаа штэ нэр дэвших гэж 2008 онд ирээн цавдаа очиж манай ирээн цавынхын ч одоо намайг чинь тэр 10-ын гүрний тэнд одоо бүгдээрээ тий угтаж авчиж үлээ. Тэгээд энэ бол одоо миний сайхан тэр одоо ирээн цав нутгийн тийм ээ ард түмэн ирээн цав нутгийн байгаль цагуур уул ус тийм ээ түшиж тулж яваагийн нэгэн тод илэрлээ гэж ингэж бодож явд юм аа. Тийм мөнхцөг эгч маань бас нэрэл бидний бахархан дуурайх бахархал болсон эгч байсан. Бид нар таныг бас сайхан дуурайж одоо ингэж өдий зэрэгтэй бас өнгөлөг явж байгаа чинь ийм сайхан эгч нарын бас үлгэр дуурайл. За ингээд зочддоо бид нар гарын бэлэг бэлдсэн байгаа. Тэгээд энэ бэлэг их утга учиртай. Манай ирээн цав нутгаас одоо хөдөлмөрлөж ийм одоо бүтээгдэхүүн гаргаж байгаа, үйлдвэрлэл эрхэлж байгаа ийм хүмүүсийнхээ бүтээгдэхүүний дээжийг энэ одоо нэвтрүүлэгт оролцсон зочдтой өгж байгаа. Тэгээд энэ нэг манай нөгөө Дарцав ахын гэрэлтия гэж одоо олноо гэрка гэж алдарсан. Гэрка маань тий тэр гэркагийн маань баялаг сүний үйлдвэрлэсэн ийм шар тос сархад шимийн архины дээж ингээд таны гарт хөрж байна багш минь ээ. Урт удаан наслаарай. Намтартай нь улам баян настай нь улам их байх хэрэгтэй. За өнөөч минь баярлалаа. Тэстэнэр өнгөлөг сайхан царайтай нь өн мөнхөд бат оршгэ. Баярлалаа. Ингээд өрөөлч олчих юм шүү. Нөгөө өрөөлчтэй барьцаад л авчих юм аа нэр аягүй ихтэй. За тэгээд шат шүлгч нь үеийн үедээ өнгөлн дэвж холтгоо гэж шалгахгүй. За нэргээ байлаа. Эх ор минь дуу шиг сайхан, эх нутаг минь шүлэг шиг сайхан, эргэхэд өрвөн цагт амьд явах сайхан, ирээн цавда цас орох сайхан. Эх найрагч Данзангийн Нямсрангийн энэхүү сайхан шүлгийн шад дор энэ удаагийн нэвтрүүлгээ жаргаая. За баярлалаа. За зураг авах уу дээ шүү. Зураг авах уу дээ.